Сайн мэцхан үзэгчдээ Fashion and Fitness нэвтрүүлгийн цаашныхын дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаараар та бүхэндээ спортын болон загварын төлөөлөл болсон гайхалтай эрхмүүдийг уулзуулах болно. За бид яг эхний энэхүү хэсэгтээ OMC Hair World тэмцээнд Азийн аврах шалгаруулах тэмцээнд эх орныхаа нэрийг өндөрт гаргаад ирсэн өсчин гоо засалчид болон мейкапчдыг та бүхэндээ уулзуулах болно. За нэвтрүүлгийн төгсгөлд харин гайхалтай зочинтой уулзуулах болно үзэгчдээ хөтөлбөртөөгөө хамтаагаарай. Ингээд хамтдаа OMC Hair World тэмцээнд Азийн аврагууд болоод ирсэн гайхалтай эрхмүүдийг яг одоо та бүхэндээ танилцуулъя. Азийн аврах шалгаруулалт тэмцээнд Монгол улсын шигшээ баг та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Монголын шигшээ баг Аз ТV-ийн аврах шалгаруулалт тэмцээнд маш амжилттай яваад ирсэн байна. Миний хувьд хэм болоод Smoky төрөлд болоод хормын төрөлд оролцсон. Хоёр төрөлд маш амжилттай оролцоод ирсэн байгаа. Smoky төрөлдөө хүрэл медаль, хормын төрөлдөө тусгай байранд орсон. Ер нь 15 улс оролцсон байгаа. За эндээс манай Монголын маань
үзүүлбэр 3 дугаар байранд орно гэдэг маань Азиас ерөнхийдөө нэгт орсон. Европ эхний 2 байрыг Европ эзэлсэн маш амжилттай оролцоод ирсэн байгаа. Өнөөдрийн энэ алтан гар холбооны зохион байгуулж байгаа үйл ажиллагаа маань бид нар одоо саяхан 3 сард АСТV аврах шалгаруулах тэмцээнд маш амжилттай 42 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоод ирсэн. Монгол улсын ус гооцлын салбар дэлхийдээ хөл нийлүүлэн алхдаг, дэлхийд тэргүүлдэг гэдгийг бид нар маш ихээр баталж харуулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд 10 минутын чадварын цаана 10 жилийн хөдөлмөр бий гэдэг гайхалтай үг гэдэг. За бүгдэндээ өнөөдрийн энэ арга хэмжээ ивент дээр орж байгаа артистуудаа өнөөдрийн энэ шагнал урамшууллыг хүртсэн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ халуун баярыг хүргье. За Монгол улсын шигшээ баг өнөөдөр 2026 онд Азийн аврах шалгаруулалт тэмцээнд үнэхээр их үнэлэхээ амжилт үзүүлж чадлаа. Тэгээд Монгол улсаас нийт 42 бүрэлдэхүүнтэйгээр шигшээ баг бүрдэж манай алтан гар холбооны өдөртөх зөвлөл дасгалжуулагч, шүүгч, төлөөлөгч гээд нийт 42 хүний баг бүрэлдэхүүнтэйгээр оролцож үнэхээр их амжилттай оролцсон. Тэгээд Монгол улсын шигшээ баг болон алтан гар холбооны бүх залуустаа бүгдөөрэнд халуун баярыг хүргье. Fashion and Fitness нэвтрүүлэгтэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. За, үргэлжлүүлэн энэхүү хэсэгтээ та бүхнийгаа зочинтойгоо уулзах болно. Бид яг одоо Ган спорт центр дээр ирсэн байна. Өнөөдрийн зочноор фитнесийн багш дасгалжуулагч хайбрид тамирчин Дорчхүү бидний зочноор оролцож байна. Сайн байна уу? Энэ өдрийн минь төргийа. Сайн байна уу? Энэ өдрийн минь төргийа. За, өнөөдөр бас үзэгчд маань зориулаад энэ одоо үнэтэй цагаа зарцуулаад бидэнд бас ингэж яриа өгч аваад маш их баярлалаа. За, урьсанд нь бас баярлалаа. За, өнөөдөр Дорчхүүгийнхээ яг нэг өдрийн тасгалтай бас танилцсангаа ер нь одоо сүүлийн үед хийж байгаа спортын хичээлж байгаа спортын төрлүүд ч гэдэг юм. Тэр талаар нь яриа өрнүүлэе гэж бодож байна. Тэгээ ярианы эхлэлд сүүлийн үеийн сонир сайхнаас эхлэе гэж бодож байна. За, тэгье. За, сүүлийн үеийн сонир сайхан гэх юм бол сая хэдхэн хоногийн өмнө Японд руу явчихад ирлээ. Тэгээ Японд руу яваад Японд бас нэг Монголд нэг гоё бүтээгдэхүүн орж ирж байгаа. Тэгээд тэрнтэй холбоотойгоор бас тэр компани нүүр царай олцоод тэгээд ирсэн. Тий, Монголоос нэг 13 тий Японы брэнд. Монголоос 13 хүний бүрэлдэхүүнтэй бид нэр баг хамтдаа очиод тэгээ очиж үйлдвэртэй танилцаад маш гоё одоо явчаад ирсэн. Тий. Тэгэхээр тамирчид тэгэхээр судалгаа одоо өөрсдөө бас сайн хийж ээж бүтээгдэхүүнээ ч гэдэг юм тий. Ер нь одоо яг нөгөө маш их таалагдсан юм нь Японы олимпийн тамирчид хэрэгэлдэг. Тэгээ Японы олимпийн тамирчдын одоо яг арийнхын албан дээр байдаг дасгалжуулагч нь одоо яг энэ одоо бүтээгдэхүүнүүд дээр ажилладаг. Энэ дээр судалгаа шинжилгээ хийдэг тийм хүмүүс байж таарсан. Тэгээд маш сонирхолтой санагдаад би ч өөрөө тамирчин хүн чинь тийм л юм одоо хайж байгаа шүү дээ. За өөр бас дээр сонсохны нэг аппликейшн гаргаж байгаа гэд сонсогдсон. Тэгээд аппликейшны талаараас одоохондоо мэдээлэл авахгүй. Тэгээд тун удахгүй бас нээлттэй хийж байгаа. Хүлээж гэхээр тэсгүй бас асуучлаа. За баярлалаа. Ямар ч гэсэн бас нэг юм гоё аппликейшн хийж байгаа. Тэгээд Монголд бас анх удаа ийм аппликейшн гарч байгаа болов уу гэж бодож байгаа. Тэгээд спорттой холбоотой ерөнхийдөө бүх мэдээллүүд за бүх сургалтууд одоо энэ аппликейшн дээр байрлана. Тэгээд удахгүй бас нээлттэй хийн. Тий. Өөр сонь сайхан гэвэл бас сая он гарснаас хойш бас манай улсын аварга болсон. Рөвгийн улсын аварга. За тэгээд тэрүүгээр мөнгө медаль авсан улсын аваргаасаа. Оо. Тий. Кроссфит талбай гэсэн юм уу? Тий, кроссфит ерөнхийдөө бол талтай. Гэтэ нөгөө нэг бас энэ бие даасан төрөл байдаг юм. Тий, тэгээд нөгөө усан сэлтийн одоо яг механик төрөл буюу одоо төхөөрөмжн дээр хийдэг. Төрлийнх нь бас явар гэсэн. Тэр тэгээд одоо нөгөө хурд хүч хоёулаа шаардлагатай байна гэсэн үг тий. Хурд бас чухал уу? Тэсвэр, хурд,
Тэгээд хүч. Гэхдээ дийлэнх нь тэсвэр. Яагаад тэгэхээр маш богино хугацаанд өгөгдсөн замыг маш богино хугацаанд туулдаг. Тэгэхээр одоо жишээ нь биднэрт бол яг өгөгдөл бол 2000 м буюу 2 км одоо усан сэл дээр татж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрийг хамгийн богино хугацаанд л биелүүлсэн авраг болдог гэсэн үг. Тийм. Мөнгөн медаль анхны тэмцээнээс нь яг энэ төрлийн. Яг энэ төрлийн анхных. Тийм. Тэгээд улсын аваргын рекорд эзэмшсэн одоо төрөөсөн залуу маань улсын аваргын рекордыг эзэмшсэн. Тэрний ард 1 секундын дараа. 1 секунд оо. Дараа жил тэгэхээр бас боломж шүү дээ тий. Тий болж байна. Хэд бол тий яг нэг л болно улсын аварга бол нэг л болно тий. За тэгвэл сүүлийн үеийн сонин сайхан нилээдгүй их байгаа юм байна. Тэгээд дорчгууд бас одоо фитнесийн багш тасгалжуулагч, фитнесийн тамирчин гэдгээр нь манай үзэгчид бол мэдэх болов гэж бодож байна. Өнөөдөр би за түүний талаар ярина. Тэгтээ бас кроссфитийн талаар сайн ярих гэж бодоод байна л да. Бид яг одоо кроссфитийнх нь одоо бэлтгэл хийгддэг зааланд ирсэн байгаа шүү дээ тий. Ер нь хизээнээс эхлээд яг кроссфитийг сонирх уу? За тэгээ юугаараа ялгаах гэж байдаг юм уу? Таалагдав тий. Яг ямар төрлөөд ингээх мэтчлэн гоё мэдээлэл өгье л да. Сүүлийн үед ялангуяа кроссфитийг бас хүмүүс маш их сонирхдаг болсон юм шиг санагдаад байгаа. Тий. За тэгэхээр ерөнхийдөө анх сонирхож эхэлсэн цаг хугацаа гэх юм бол за олон жилийн өмнөөс сонирхсан. Бодол дотор бол байгаа зү. Тийм. Гэхдээ хийж чадаагүй. Тэгээд яг сонирхож эхлээд бол нэг 2 жил болж байна. Тэгээд 2 жилийн хугацаанд улсын аварга болсон байна. Тий. Тэгээд яг тууштай улсын аварга болсон. Кроссфитийн улсын аварга болсон. Гэтэ сонирхчдын төрөл дээр. Тэгээд яг тууштай бол яг кроссфитээ дагнаж бол хийдэггүй. Би ч нөгөө хайбрид учраас маш олон бэлтгэл хийдэг. Тийм учраас ерөнхийдөө нөгөө биеэл тэр хэмжээнд бэлддэг. Тэгээд кроссфитийн улсын аварга болохоор н ороод ерөнхийдөө улсын аварга болсон. Тийм амжилттай тийм. Тэгээд кроссфит бол яагаад илүү их хөгжөөд байгаа вэ гэхээр нөгөө жишээ нь хүмүүс одоо ийм community хүсдэг болчих. Одоо групп байхыг хүсдэг болсон байна. Бөөнөрөө хамт гоё юм цуглаж тэр уур амьсгал дотор бэлтгэл хийхийг хүсдэг болсон байна. Хамт нэг уур амьсгал дотор байхыг хүсдэг болсон байна тий. Зөвхөн дангаараа ингээд одоо бэлтгэл хийгээд хасаа илүүтэйгээр. Тийм шүү дээ. Ер нь яг одоо миний хувьд бол яг тийм нэг хамтдаа олоолаа тий бие биенийгаа шахаж хүчлээ ч гэдэг юм уу тий. Тийм дасгал дуртай. Эсвэргээрээ бас хүмүүс байдаг л да тий. Ганцаарчлаад өөртөө тулаад ч гэдэг юм уу. Тех дуртай хүмүүс байдаг. Тэгээ над шиг хүмүүс бас илүү сонирхож байгаа гэсэн үг юм байна шүү дээ тий. Ер нь бол тийм. Тэгээд кроссфитэд бас оруулсан хүн бол манай Rocky гэдэг одоо Монголын бас кроссфитийн номер 1 төлөөлөл байгаа. Тэгээ би хамгийн анх олон жилийн өмнө Rocky ингээд сошиалын цаанаас харчаад за энэ хүнтэй нэг бэлтгэл хийж үзэх юм шиг гэж айгүйх боддог байсан. Тэгээд явсаар байгаад одоо бид хоёр ч одоо ингээд найзууд болсон байна. Тэ хамт гоё бэлтгэл хийдэг болсон байна. Тэгээ бас нэг нөгөө хүнд ингээд ямар нэгэн байдлаар юм гоё нөлөөлдөг хүн байх нь гоё. Тэгээд би одоо өөрөө ч бас нэг тодорхой хэмжээний тиймэрхүү нөлөөлөл үзүүлээ. Залуучуудыг илүү гоё юм спортлог болоосоо тий. Спорт бол хүний одоо нөгөө гаднах физикал гоо зүг бол маш сайн одоо ингэж хүн ингээл гаднаас нь хараад өө энэ ямар мундаг залуу вэ гэж харах юм уу тий. Гаднаас нь их хүн хараад үгэндэг болсон. Би нөгөө нэг яагаад энэ нөгөө гаднаасаа хараад үгэндэг дээр айгүй анхаарал хандуулсан бэ гэхээр би анх нөгөө яг жим рүү орж ирээд тухайн би онлайн дээр сургалт заадаг гэсэн. Өнгөө фитнесээр тий. Тэгээ би чинь нөгөө амар тарган байжгаад өнгөө фитнесээр чинь 31 кг хасаад. Хэдэн килограмм байсан? Би чинь 105 таа байсан. 105 аа. Тэгээд 74 болсон бохоо 31-ийг хасаад. Алихар удаан хугацаанд. Жил. Тийм. Ер нь яаж хасна ч юм бол мэдэж байна. Гэтэ яг хэдэн килограммаас хэд басна ч юм бол мэдээгүй байсан байна. Тийм. Тэгээд тэрний дараа бүр ингээд би чи хасахтаа бүр ингээд юу ч хөө ингээд булчингаа алдаад бүр 74 кг зүгээр нэг хүүхчиг батсан байна. Тэгээд онлайн сургалт явуулдаг учраас нөгөө шамнар маань бол онлайны цаанаас бол мэднэ. Тэгээд нэг өдөр би нөгөө яг анх дан дээр ирээд тэгээ нөгөө хувийн дасгалжуулалтаа авч эхлээд дөнгөж авч эхэлж ирсэн. Тэгээд нөгөө 74 кг болсон хүн чинь ингээд тунгаал байгаа штэ тий. Тэг хүн гаднаас нь харахад бол нэг дасгал хийдэггүй нэг тийм хүн харагдаж байгаа байхгүй. Тий. Гэсэн манай онлайны шав найзтайгаа явж таарад. Тэгээд багшаа хувийн дасгалжуулалт өгч байгаа юм гээд өгч байгаа гэсэн чинь за тэгвэл би нэг хувийн дасгалжуулалт найзтайгаа авах гэсэн юм аа гээд. Тэгээ тухайн үед найз нь болохоор энэ өөрийгөө өөрчилж чадаагүй гэж бид хоёрыг одоо өөрчлөнө гэж юу аах вэ гэж бодсон гэж байгаа байхгүй. Тэгээ 3 сарын дотор би тэр хоёр шавыгаа 30 кг хасуулсан. 30. Тэгээд
3 сарын дотор хасчаад 3 сарын дараа бид 3 уулзаад нэг хоол идээ юм яриа сууж байсан чи яг энийг ярьсан байхгүй. Би анх таныг ингэж харчаа те өөрийгөө өөрчилж чадаагүй гэж одоо бит хоёрыг яаж өөрчлөх юм бэ гэжсэн чинь ингээд та бит хоёрыг ингэж өөрчлөлт өгөөд ийм гоё болгож чадсан. Тэгээ үнийг гаднаас нь харж бас дүгнэж болохгүй юм байна шүү гэж тухайн үед хэлжсэн боловч би тухайн үед юу хүлээж авсан бэ гэхээр намайг хүн тэгж харж байгаа юм чинь би өөрийгөө өөрчилж ийж хүн болоод бүр илүү их ихтгэл үнэмшилтэй болох юм байна гэж ойлгосон байхгүй. Тэгэл одоо ёстой hybrid гэдэг чинь одоо бүх төрлийн л одоо дасгалыг одоо хийж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Альч төрөл рүү хөрвсөн одоо тэрэн дээр ингээд чадах чадвартай байна л гэсэн үг. Тийм. Тэгэхээр нөгөө олон төрлийн дасгал хийдэг, олон төрлийн бэлтгэл хийдэг, зөвхөн нэг төрлийн бэлтгэл дээр анхаардаггүй гэсэн үг. Маш олон төрлийн бэлтгэлүүд хийдэг гэсэн. Маш олон спортын төрлүүд байгаа. CrossFit-ийг яг энүүгээр ялгаатай гэж хэлэх юм бол ялгаатай гэж хэлэх юм бол амьдралтай ойрхон. Маш ойрхон. Тэгээ нөгөө угаасаа анх үүссэн үүсэл хөгжил нь юу вэ гэхээр ерөөсөө л нөгөө амьдралтай ойрхон хөдөлгөөнүүдийг аваад за энийг ингэж гээл тэрийг л ингээд хөдөлгөөн болгож дасгал болгож оруулж ирээ. Тэгээд энэ CrossFit гэсэн. Тэгээд CrossFit бол өөрөө илүү төсвөр ажиллах тал тэгээд дээрэс нь хүчийг ингээд хүнд ерөнхийдөө нэг 5 чанар байх хэвээр. Бор төрч авахад самбаа уяа хатан төсвөр гээд энэ 5 чанарыг л ерөнхийд нь CrossFit гэдэг спорт бол яг тэр чигээр нь өгдөг гэсэн. Яг хичээллэж үзмээр санагдаад байгаа. Тийм, ер нь бол яг үзэх хэрэгтэй. Хүмүүс болохоор CrossFit нөгөө бид нар амар их ажиллаад ядраал ингээд хялаагаад тэр мэрийг харчаад хэцүү юм байна гэд ингээд зүрхшээгээд орж ирч чаддаг. Гэтэл яаж байгаа вэ гэхээр мэдээж эн чин системтэй ямар нэгэн одоо спорт чинь тэрийг ингээд тэрэн дээр хүрэхийн тулд системтэй байгаа. Тэр системийн дагуу хийж чадах юм бол хүн хүссэн үсээгүй дархлаатай болно. Тэгээд нөгөө бидний авдаг хэмжээний ачааллыг авч чаддаг болох байхгүй. Түүнээс шууд одоо ингээд CrossFit руу орж ирээд нөгөө бидний авдаг хэмжээний ачааллыг авч бэлтгэл хийх юм бол угаасаа чадахгүй. Ягаад тэгэхээр зүрх нь өөрөө тэр хэмжээний дархлаатай болж амжаагүй, биеийн тэр хэмжээний дархлаатай болоогүй, сэтгэл зүйн тэр хэмжээний дархлаатай болоогүй учраас тэрийг хүлээж авч чадахгүй байхгүй. Тэгэхээр нөгөө анхан шат, дунд шат, гүнзгий шат гэдэг шиг бид нар анханаас нь бүх юмаа сурна. Тэгвэл яг ингээд яван дээр ирэхээр бид нар шиг ингээд ачаалал авах чадвартай болчихно гэсэн. Хүний бие организм хаана ямар зүйлийг сурж дасган тэрэн дээр л хүн өөрийнхөө хүний бие махбод өөрийгөө бэлддэг. Бидний бие махбод чинь биднээс авахантай шүү дээ. Тийм шүү те. Тэгэхээр бас анхнаас нь маш хэцүү хүн дээр ойлгож ирэх бол хэрэггүй байх нэ тийм. Тэгээ групп анги чи яг л адилхан нэг хүмүүс. Яг адилхан анхнаас нь хэлж хараад адилхан л хамтдаа дээшлэл явдаг байх тийм. Дорчгоогийн хувьд яг заалтанд орж ирээд ямар зорилготойгоор орж ирдэг байл те. Миний хувьд бол би ингэж бодоод байдیں۔ За өнөөдөр нэг энэ тасгалыг хийжээ. Тэгээ өнөөдөр энд ирж байгаа маань том зүйл шүү. Яг завгүй ажиллаж байж байгаа те. Өнөөдөр ирээд тасгал хийж байгаа маань бас их зүйл шүү гэж бодоод ингээд өөрийгөө бас эрхлүүлээд идэг юм шиг санагдаад байт юм аа. Тэгээд дорчгоог харангуут зураг бичлэгнүүд тэгээд одоо олон нийт рүү хандсан бичлэгүүдийг харахаар байнга ингээд гоё өөрийгөө шахаал те. Яг тэр талаас харагдаад байдаг. За баярлалаа. Тийм. Тэгэхээр ер нь бол би ингэж боддог. Хүмүүс зөвлөгөө өгдөөч би тэгж хэлдэг. Юу вэ гэхээр зааланд бид нар цаг хугацаа зарцуулж байгаа. Энд. Гэхдээ энд мэрэгжлийн тамирчин байна уу, хувь хүн байна уу хамаагүй. Энэ зааланд орж ирээ бэлтгэл хийж л байгаа бол 100% хийгээд гарах хэрэгтэй. 100% өөрийгөө дайшлаад гарах хэрэгтэй. Түүнээс биш нэг орж ирээд би ингээ бэлтгэл хийж байгаа гэсэн юм шиг зүгээр орж ирээд нэг тойроод хэдэн хөдөлгөөн хийчээд гарах бол өөрийгөө хорж байгаа асуудал байхгүй. Энэ өөрийгөө хорж байгаа жижиг хууралтууд чинь яаж байгаа вэ гэхээр нөгөө дараагийн зүйлсийг хийх гэхээр тэрэн дээр яг тэрнтэйг адилхан ханддаг болчихдог. Тэгэхээр энд нэг цагийг зарцуулж байгаа бол орж ирээ тэр нэг цагаа маш чанартай өөрийнхөө хамгийн потенциалынхаа дээд хэмжээнд бэлтгэлээ хийгээд төвлөрөөд гарах хэрэгтэй. Бид нөгөө ингэдэм байлээ. Би бас нөгөө яг энэ төвлөрлийг нэг ойлгож ирсэн юм. Би нөгөө нэг бодибилдингийн тэмцээнд ороод 3 жилийн маш хатуу зорилго өөртөө тавьсан байсан.
Тэнгүүд 3 жил одоо надад 3 жилийн дараах зорилго бодогдож байгаа учраас шат чатаар юмнуудаа хийж байгаа шүү дээ. Тэр хооронд бол надад ямар ч сэтгэл зүйн асуудал байгаагүй, ямар нэгэн одоо өөрчлөлт байгаагүй. Яг 3 жилийнхаа зорилгыг хараа явж байгаа байхгүй. 3 жилийн зорилго дуусаад, усын авраг дуусаад, тэмцээн дуусаад би за зорилго маань дууссан гэд тэгсэн чинь би маргаашнаас нь юу хийх юм гэдгээ болоод ингээд бүр доошоо унж эхэлсэн байхгүй. Одоо би чи нэр яах вүлээ? Одоо би чи юу хийх вүлээ? Гэл ингээл те. Нөгөө амар пүүшилж өөрийгөө ингээд бэлтгэл хийдэг байсан хүн чинь гинтхэн ингээд байхгүй чи бэлтгэл хийхэж ирч хүчгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ би яг бодож исэн юм юу гэхээр хүн яг хатуу тийм зорилготой байна. Зорилго байхгүй хүрэх газар нь тодорхой бус учраас тэр хүн одоо нөгөө далаа дотор ямар ч луужингүй хөлийг онгоц тавьцантай л адилхан гэсэн үг. Тэгвэл сүнэн. Яг тэрнтэй адилхан. Хэрвээ тэр хөлийг онгоц луужинтай очих газар нь тодорхой бол яг хугацаанд яваад очиж гэсэн. Тэгэхээр бид нар яаж байгаа вэ гэхээр яг өөрсөндөө би яг ийм зорилготой ийм болно. Гэтэ тэрийг тодорхой хэмжээний хугацаанд тавих хэрэгтэй. Тэгээд тэрнийхээ араас яг тэр орж ирж байгаа энд оруулж байгаа тэр цаг хугацаа маш үнэтэй ахиж олдохгүй учраас тэрэндээ үн цэнтэй хандах хэрэгтэй. Төвлөрч. Тийм шүү дээ. Тэгээ энийг яг бас үзэгчтэй хэлүүлэе гэж бодоод асуусан. Гэтэ яг өөр дөрөө бодонгууд бас хүн дуртай юмаа яг олж авч чадах юм бол бас тэрэндээ яг сэтгэл зүрэхээ 100% зориулдаг болоо гэж боддог. Тэгэхгүй яг спортын хувьд би жишээ нь яг нэг спортод их дуртай тэрэндээ бол яг түрүү ярьсан шиг тий дуулцтай хүндэг бол өөр нэг спортод давхар хичээлээд үзэхмүүд бас миний юм бишээж болно шүү дээ. Тэг яг тийм их асуудал гараад идэг. Тэгэхээр яг л өөрийнхөө сонирхдаг, яг л өөрийнхөө дуртай тэр спортыг болоод бас амьдралдаа тогтмол хүн болгонд тамирчин байх албагүй. Гэхдээ дасгал хөдөлгөөнийг бол хүн болгоно л хийж явах хэрэгтэй болоо гэдэг үднээс бас нэвтрүүлгээрээ юм гозооч нэг оруулж байгаа юм. Тийм тэгээ нөгөө Японд би бол ер нь японочдын тэр бас нэг сургаалд айгүй дуртай. Юу гэхээр хүн махан бие удирдах чадахгүй бол хизээч оюуны мандал төрөхгүй гэдэг нэг маш одоо хатуу үг байдаг. Японочдод өөрсдөө ус төрдчихсэн гарахтаа яадаг вэ гиз гүзээтэй хүнийг бол хизээч ус төрдөө гаргадаггүй ийм хатуу. Хэдий тэр хүн мэдлэгтэй байсан ч гэсэн гиз гүзээтэй байх юм бол хизээч тэр хүнийг гарахгүй. Яагаад тэгэхээр хүн махан бие гэдэг бол хүний одоо ерөнхийдөө 10%. 90% нь болохоор оюун багхгүй юу. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр тэр оюун бодлороо бид нар махан биеийг удирдаад тэрийг ингээд жижиг сажиг одоо тэр нөгөө юм зүйлсээс татгалзаж чадаа тэр махан биеийг хөдөлгөж чадаад тэгж чадсан хүн бол нөгөө цахилга баттай байдал, тууштай байдал те одоо юу гэдэг юм бидний нөгөө амьдралд хүсдэг сайн сайхан бүхэн бүгд тэрүүгээр дамжиж ирэх бүрэн боломжтой байдаг байхгүй. Тийм учраас нөгөө ямар нэгэн спортоор заавал хичээлээрээ спорт бол хүнийг ядаж сэтгэл зүйн хувьд одоо юм дархлаатай болгож төсвөр төвчээр хатуужлалтай болгож те өгнөө гэдэг чинь тийм очиртай юм шиг санагддаг шүү дээ. Тийм шүү. За ярилцах хугацаа манаас өндөрлөх төгсөн байна. Тэгээд ярианы төгсгөлд бас хоёлаа цаашдын зорилгоосоо хуваалцъя гэж бодож байна. Одоо ер нь оролцох гэж байгаа тэмцээн уралдаа юу байна? Зорж байгаа зүйлүүд бас юу байна? За зорилго гэх юм бол одоо биш нэг тэмцээн уралдаан гэж бол бас амар хүчтэй зорилго тавихгүй байгаа. Тийм миний одоо ерөнхийдөө тавьж байгаа зорилго Асиараа гэх юм бол залуучууд руу илүү төлхөө толсон юм хийхийг маш их хүсэж байна. Ерөнхийдөө бол олон жижил бас энийг мөрөөдөж гэхдээ би нөгөө нэг хэдий мөрөөдөө явж байгаа боловч энийг бүгдийг нь яг ингээд шууд хийж чадахгүй. Өөрөөрөө үлгэрлэх хэвээр, өөрөөрөө харуулах хэвээр учраас тэгээд өөртөө хөрөнгө оруулалт хийсэн. Маш их олон жилийг зарцуулсан байна. 12 жил гэдэг бол бас удаан хугацаа. Тэгээ энэ 12 жилийн хугацаанд бол энэ олон спортуудаар хичээлээд бас хувийн хөгжил дээр маш их хэмжээнд анхаарч залуучууд руу төлхөө яаж одоо залуучуудыгаа дасгал хөдөлгөөн, хувийн хөгжил, өөрөө өөртөө ажиллах, сэтгэл зүйн одоо энэ мэдлэг мэдээллийг олж авах уу гэдэг талаас нь бол төлхөө одоо ажиллахыг хүсэж байгаа. Дээрээс нь бас нөгөө нэг мэдээж хүний амьдралд чинь санхүү мөнгө төгрөг хэрэгтэй байдаг тийм энэ утгаараа бас өөрийнхөө бизнесийн тал руугаа бас төлхөө бас анхаарч юм. Тийм мэдээж формтой байгаа учраас гүйлтийн тэмцээнүүд тодорхой хэмжээний юм болох тэмцээнүүдтэй бол орно. Гэтэ өндөр бол бүр юм юу тавихгүй байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм ерөнхийдөө формтой учраас тэндээ ороо явчихна. Одоо нөгөө дулаан болж эхэлж гин гүйлтийн тэмцээнүүд маш их хэмжээгээр ихсэж байна. Тийм монголчууд бол ерөнхийдөө бас их гүйдэг болж байна. Айгүй энэ бол нэг талаар маш гоё зөв болж байна. Тэгээд гүйлтийн тэмцээнүүд их болдог. Тэгээд тэн дээр ингээд хүмүүсийг бас урайлмаар байна. Одоо Улаанбаатар марафон болох гэж байна. Улаанбаатар марафон 5 сарын 24-нд болно. Тэгээд энэ марафоноор одоо хүн болгон гүгээсэй гэж хүсэж байна. Гэхдээ өгөх нэг зөвлөгөө байна. Юу вэ гэвэл гүйлтээр хичээлж байгаа хүмүүс анханасаа шууд хол зайд гүөх гэдэг. Гүөх гэдэг байдаг байна.
Тийм, ер нь бол хүмүүс маш их одоо ингээл гүйлтэр хичээлээд эхэллээ гингүүт 5 км гүйчих гээл 10 км гүйчих гээл шууд 20 км гүйчих гээд. Энэ нэг талаар зөв боловч нөгөө талаар буруу байдаг. Ягаад тэгэхээр бидний бие махбод тэр дархлаагүй учраас гимтэж бэртэх магадлал маш өндөр. Тэгээд тийм учраас бид нар нөгөө нэг системтэйгээр бэлтгэл хийх хэрэгтэй байна. 7 хоногт ядаж 3 удаа бэлтгэл хийлээ гэж бодоход тэр 3 өдрөө байнгын тогтмол нэг хэмнэлээр гүйгээд байх биш. Ийм одоо ерөнхийдөө гүйлтийг дотор нь 3 төрөлд хуваачдаг. Тэгвэл үзчүүд айгүй амар байдیں۔ Нэг нь холын зан гүйлт хий чинь, нэг нь богино занд интервал гүйлт буюу богино занд тесэрсэн одоо удаагийн давтамжтай гүйлт юм. Нөгөөх нь болохоор бие ядраахгүй айгүй хөнгөн гүйлтийг хэлдэг. Тэгэхээр ингэж одоо өөрсөндөө ингээд систем гаргаад хийх юм бол одоо ядаж гүөх гээд байгаа зайндаа бэртэл хэмтэлгүй тэгээд ийм ядралт багтай тэгээд илүү сайн олох гэдэг зүйл чинь. Тэгээ удахгүй бас нөгөө аппликейшны нээлт хийх гэж байгаа тэрүүгээр дамжуулаад хүмүүстэй гүйлтийн зөвлөгөөнүүд болоод гүйлтийн бэлтгэлийн програмуудыг бас оруулчихна үнгүү. Тэгэхээр тэрэн дээрээс ингээд ороод гоё бэлтгэлийн програмуудыг хараад те за ерөнхийдөө иймэрхүү бэлтгэл хийдэм биш үү ингэх юм биш үү гэдгээр тэгээд нөгөө хүмүүс зөвлөхөд бол яг тэр талаа илүү барьж одоо жоохон ийм мэддэг тал руугаа явахгүй бол яг бид нар гүөх ёстой гэж гүгээд ижиж бас болохгүй гэдгийг маш сайн хэлмээр байна. Тийм шүү дээ. Марафонд оролцохоос өмнө бас тодорхой хугацаанд бэлтгэл хийж байгаарэ тий. Нөгөө одоо гэмтэлж авах гэдэг юм уу тийм асуудал гаргаад байдаг учраас бас энэ тал дээр анхаараарэ гэсэн зүйлсийг бас сонсч ирсэн юм байна. Тэгээд аппликейшн одоо утгагүй нэгтчихээр манай үзэгчид бас орж хараад зөвлөгөө мэдээллийг бас одоо авах боломжтой байх нь шүү дээ тий. За маш их баярлалаа. Тэгээд бас өнөөдрийнх нь бэлтгэлтэй бид товчхон шалтгаанаас танилцъя гэж бодож байна тий. Тэгээд нэвтрүүлэгт маань цаг зав гаргаад оролцсонд маш их баярлалаа. За урьж оролцсонд баярлалаа. Тэгээд үзэгчдээ хандаж тэгээд дасгал хөдөлгөөн бол хүний биед хамгийн хэрэгтэй зүйл. Тэгээд одоогийн нийгэмдэр маш их стресстэй байна. Сэтгэл зүйн маш одоо ийм асуудлууд ихтэй байна. Тэгээд энэ үед бидний ийм стрессийг тайлах зүйл бол дасгал хөдөлгөөн. Тэгээд гоё ийм хүрээлэл дотор ороод тий нэг юм ядаж гүйж байгаа хүрээлэл гоё уулан талхаж байгаа хүрээлэл дотор ороод ингээд нэг хамт ингээд яваад үзээрэй. Тэр хүмүүс бол хизээж үгүй гэдэггүй хүлээж аавна маш гоёор хүлээж аавна тий ингээд хамт гүйхэд гоё хамт уулан талхахад гоё тэр нэг ийм гоё хүрээлэл рүү бас ороод өөрсдийнхөө стрессийг тайлаад нэг өдөр ч гэсэн тий нэг ийм гоё байгаас гэж хүсэж байна. Тэгээ хүмүүсийг бол яг ийм хүрээлэл рүү айгүй их нэгдээсэй гэж хүсэж байна. Уриалж байна да. За маш их баярлалаа. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочноор фитнесийн багш дасгалжуулагч хайбрид тамирчин дорчгүй оролцлоо. Үргэлжлүүлэн та бүхэн маань хөтөлбөртэйгөө хамт байгаарай. За маш их баярлалаа. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочноор фитнесийн багш дасгалжуулагч хайбрид тамирчин дорчгүй оролцлоо. Fashion and Fitness нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. За өнөөдөр OMC Hair World Азийн аврах шалгаруулах тэмцээнд за Монгол эх орныхаа нэрийг өндөрт гаргаад ирсэн өсчин гооцолчид болон мейкапчидтэй уулзсан байгаа. Мөн за спортын төлөөлөл болсон гайхалтай тамирчинтай уулзлаа. Дараагийн дугаараарч бас гайхалтай загварын болон спортын төлөөлөл болсон эрхмүүдтэй уулзах болно үзэгчтэй. Ингээд нэвтрүүлгийн төрөд өндөрлөж байна. Дараагийн шинэхэн дугаараар уулзтлаа. Түр баяртай.